Төсвийн байнгын орооны дарга улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-оос 28 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төслийг боловсруулан та бүхэнд танилцуулж байна. Манай эдийн засаг 2024 онд 4.9%-аар өсөж нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 80 их 80 төгрөгт нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 6,898 ам долларт хүрсэн. Монгол улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-оос 28 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 2026 онд 6%, 2027-оос 28 онд 6.5% тус байхаар тооцож тусглаа. Дунд хугацаанд жисийн баяжмал, нүүрс, төмрийн хөдөр, алт зэрэг голлог бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийн өсөлтийн нөлөөгөөр уул уурхайн салбарын өсөлт тогтворжих бол хөдөө аж ахуйн салбар, худалдаа үйлчилгээ, боловсруулах болон барилгын салбарын өсөлтийн нөлөөгөөр уул уурхайн бус салбарын өсөлт 6%-аас дээш байхаар тогтвортой хадгалагдахаар тооцож байна. Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон нийт зарлагын хэмжээг 2026 онд 33.5 их 80 төгрөг, 2027 онд 35.6 их 80 төгрөг, 2028 онд 39.1 их 80 төгрөг байхаар тусглаа. Тодорхойлбол нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон нийт зарлагыг 2026 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 31.7%, 2027 онд 30.4%, 2028 онд 29.6% болж үе шаттай буурахаар төлөвлөсөн болно. Төсвийн зардын нийт эдийн засаг дахь харьцааг ийхүү хязгаарласнаар цаашид эрэлтийн гаралтай инфляцийн дарамтыг бууруулах, ингэснээр зээлийнхүү буурах, суур нөхцөл бүрдэх, эдийн засаг дахь төрийн оролцоо багасах, хувийн хвшлийн оролцоо нэмэгдэх зэрэг бодит ач холбогдолтой гэдгийг энд тэмдэглээ хэлжээ. Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2026-аас 28 онд алдагдaltaгүй байхаар нэгдсэн төсвийн суур тэнцлийг 2026 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 3%-тай тэнцэх хэмжээний ашигтай, 2026-аас 27 онд тус дотоодын нийт бүтээгдэхүүний 2%-тай тэнцэх хэмжээний ашигтай байхаар тооцож тусгасан болно. Монгол улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-оос 28 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөл нь төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангасан болно. Мөн өрийн удирдлагын тухай хуулийн сангийн яамнаас засгийн газрын өрийн удирдлагын 2026-аас 28 оны стратегийн баримт бичгийг батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийг боловсруулад байна. Засгийн газрын өрийн удирдлагын 2026-аас 28 оны стратегийн баримт бичгийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нийцүүлэн санхүүжилтийн боломжит хувилбарууд болох засгийн газрын өрийн багцын эрсдлийн үзүүлэлтүүдийг тооцож боловсруулсан. Засгийн газрын өрийн дунд хугацааны төсөөллөөр засгийн газрын өрийн дотоод нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа 2026-аас 28 онд 40-оос 42% орчимд тогтворжих төсөөлөлттэй байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. За, өмнө сайхан сайдд баярлалаа.